Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд өнөөдөр бяцхан өшөө авалтууд цуурлаасаа ярьж өгөхөөр бэлтлээ. За манай зарим сонсогч нар бол урд нь сонсчихсан бахаа гэж надад чинь. За нэг коллежид байхад манай оюутны байрны хажуу өрөөний залуу жоохон гажиг юм шиг санагддаг байсан. Яасан гэхээр ямар нэгэн чимээ гарах төдийд л тэдний өрөө манай өрөө хоёрыг тусгаарлсан хан руу нүддэг байлаа. Анхны удаа өдрийн цагаар ямар ч чанга дуу чимээ гаргаагүй найзтайгаа өрөөндөө юм ярьж байхад хан нүдснээс эхэлсэн. Энэ мэдчлэн хэдэн сар өнгөрлөө. Нэг удаа би өрөөндөө найтайсан чинь бараг 5 минут орчим хан нүдэв. За дахиад нэг өдөр тэдний хаалган дээр нь маш том хэмжээтэй эмэгтэй хүний дотуур хувцсан мөн чихвч хоёр наагаад том охин болсон бол дотуур өмдөө өмсөөд асуудалтайгаа нүүр тулж сур гэд бичсэн цаасыг хамт наасан байлаа. Хараажаар тэрээр өөр хөшүүд ч гэсэн төвөг уддаг бололтой. Тэгээд нэг амралтын өдрөөр би нойлын усаа татсны төлөө хан нүдэж эхлэв. Тэр үед миний төвчээр барагдаж би Бритни Спирсийн нэг бүтэн CD-г үргэлжлүүлэн тоглохоор тавьж спикерээ түүний ханд наалдуулж байгаад дууг нь чангалаад хамаг хаалга хүдээ тас чойжлаад өөр юмд яваад гисэн. Тэгээд тэр амралтын 2 өдөр түүнийг сонсож өнгөрүүлсэн. Найз маань түүний унтлагын өрөөний цонх руу талбайн хүчтэй гэрэл тусгадаг нэгэн хөрштэй байлаа. Манай найз тэр хөрштэйгөө уулзаж учир байдлаа хэлээд гэрлээ өөр тийш нь тусгаач ээ. Эсвэл гэрлийн хүчийг багасгаач гэх зэргээр хүсгэд хөршин татгалзаж тэд муудалцсан байв. Найз маань тэр даруй тойл түүний унтлагын өрөө рүү чиглүүлж байрлуулад тэр гэрлийн тусгалаа анивчуулахын тулд прожекторын анивчуулагч төхөөрөмж байрлуулж түүний цонх руу харуулад олон цагийн турш анивцсан гэрэлтэй байлгахаар тохируулжээ. Тэр нь яг тэр хөршийн унтлагын өрөө рүү харсан бөгөөд гэрэл нь анивчаад байсан. Тэгээд нөгөө хөршин гомдол гаргасан чинь найз маань түүнд "За энэ гэрэл бол танахаас гарч байгаа гэрлээ. Үүнийг болиулахын тулд өөрөө гэрлийн унтрах хэрэгтэй" гэж хэлсэн. 3. Хэдэн жилийн өмнө би хотод ургамал тариалангийн дэлгүүрт ажилладаг байлаа. Тэр хавийн хүмүүс нь ихэвчлэн Италийн цагаачид байсан юм. Би өөрөө Итали хүн шиг харагддаггүй боловч Итали хүн мөн тэгээд Италиар муугүй ч ярьцдаг байсан. Касчи хийдэг байсан бөгөөд энэ ажилдаа маш дуртай байлаа. Учир нь миний өмнө нь ажилладаг байсан хүнсний дэлгүүрт үйлчлүүлдэг хүмүүсээс хамаагүй сайхан зантай хүмүүс энэ ургамлын дэлгүүрт маань ирдэг байсан. Хаяа би бас үүс ногоо, тармил цэцэг зэргийн талаар хүмүүстэй хууч хүрдэг байлаа. Энэ хавийн хүмүүс нь ихэнх нь Италиуд учир би бас нэлээд олон тооны настай Итали хүмүүстэй харьцдаг байсан. Тэдний англи хэл нь ихэвчлэн муу байдаг. Ихэнх тохиолдолд тэд англиар хэлхийг оролдоно. Би бас өөдөөс нь Италиар ойлголцохыг оролдоно. Ингээд ерөнхийдөө болчихдог байсан. Гэтэл нэг өдөр би кассан дээрээ зогсож байтал нэгэн настай эмэгтэй охиныхаа хамт ирээд авсан барааныхаа үнийг буулгахаар ярилцаж эхлэв. Би ч угийн кассчинд бол үн бууруулах ямар ч эрх мэдэл байхгүй учраас нөгөө эмэгтэй бухимдаж юмнуудын талаар гомдлож эхлэв. Би аль болох соёлтой боловсон харилцахыг хичээж тэр эмэгтэй эцэст нь нэг юм бууж өгч надаас үнгүй юм авч чадахгүйгээ ойлгов бололтой. Тэгээд өстой манай дэлгүүр болон намайг шүүмжилж эхлэв. Охиндоо хандан Италиар намайг доромжилж байна. Охин нь илт санаан зовсон байдалтай болооч гэхэд дуулдана. Тэгэд би түүний авсан зүйлүүдийг бүгдийг нь бичиж дуусах хүртэл тэр доромжлол нь үргэлжилсэн. Би гаднаа тайван мэт дүр эсгэж байсан ч дотроо уур бухимдал минь буцалж байлаа. Тэгээд нэг юм барааг нь бичээд дуусч тэр эмэгтэй мөнгөө төлөх болохтой хүртэл энэ айгуу бол дутуу хариулт өгнө гэхин сонсогдов. Тэгээд би барааг нь гарт нь байруулад маш цоглог хоолоогоор Италиар "Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй цочирдсан мэт ширтээд дэлгүүрээс бүхээрээ гарсан. Түүний охин нь инээд алдаад над руу инээмсэглсэн. Би тэр эмэгтэй манай дэлгүүр дахиад явж байгааг нь хэд удаа харсан бөгөөд тэр болгонд надтай маш ээлдэг харьцсан. 4. За би нэг эмэгтэйдээ үерхэж байлаа. Түүнийг заяаны ханаа гэж тооцоод байрныхаа илүү түлхүүрийг өгсөн байсан. Тэр үед би оройн цагаар их ажилладаг байлаа. Тэгээд миний гэрт миний оронд хүн унтаж байгаа гэж бодохоор баяртай байдаг байлаа. За нэгэн шөнө гэртээ эртэл тэр сэрүүн байсан. Тэгээд миний байранд намайг хурж 7 өөр эрэгтэйтэй унтсан гэдгийг хүлээсэн. Тэгэхээр би түүний эд зүйлсийг баглаж тавьсан. Тэгээд дараа нь түүнд Сиэтл руу нүүлээ гэж худлаа яриад Хавай руу ирсэн.
Хаваад очиод 3 сар гарсан болж байтал түүнээс дуудлага хүлээж авлаа. Тэр Сиатлын онгоцны буудлын дээрээс залгаж байсан. Тэр тийшээ очиод намайг олж уулзаж бидний хоорондын асуудлыг зохицуулах гэж ирсэн гинэ. Тэгэхээр нь би чи тэгээ Сиатлд очисон байгаа юм уу гэсэн тэр тийм ээ чи сонсохгүй байгаа юм уу? Би энд чамтай эвлэрхээр ирлээ. Тэгэхээр нь би үнэхээр муу юм болжээ гэсэн чи юу нь муу гэж гисэн чинь би хаваад байна гэд уцаа тасалсан. Тэр эргэж залгаад чи надад худал хэлсэн байна гэж чангаар хэлэхэд нь би тэгээд хууртагдах ямар байна да гэж асуусан. 5. Манай нэг хөрш нохоотой байсан ба тэдний нохоо нь орой 7-оос өглөөний 5 хүртэл зогсолтгүй хуцдаг байлаа. Тэд шөнийн ээлжинд ажилдаг байсан баг. Оройдоо нохоогоо гаргаад уйчихдаг. Тэгээд нохоо нь их хуцдаг болохоор тэднийх рүү хэд хэд удаа хаалгыг нь тогшиж гомдлож байсан. Гэтэл тэд эн чинь нохоо шүү дээ. Нохоо хуцсан байдаг л асуудал. Өөр юу хүсэвэ гэсэн. Тэдний байр яг манай арайн байр шин болохоор нэг ханны цаана л гэсэн. Би нэг удаа тэдний нохооны хуцалтыг бүтэн шүн бичиж авсан. Тэгээд тэд нохоогоо дотгошоо оруулах төдийд тэднийг унтах гэж байна гэж таамаглаад өглөөний 9 цагт нөгөө бичиж авсан нохооны хуцалтыг өтгөж ашиглан тэдний байр руу харуулan чанга дугаар тавьж эхэлсэн. Цагийн үед тэд уурлан гарч ирээд нохоогоо хуцгийг нь болиулаач гэж гомдлож эхлэв. Тэгэхээр энэ бол танаа нохоо. Би хотын зөвшөөрөгдсөн цагаар нохооны чинь дуу та нарт зориул тавьж байна. Би өдөр болгон ингэх болно гэж хэлсэн. Энэ явдлаас хойш тэд нохоогоо оройдоо гэртээ оруулдаг болсон. 6. За би Америк руу найз залуутайгаа хамт нүгэд амьдрахаар оччихсан байсан. Найз залуугаа Дик гэж нэрлэе. Дик гэдэг нь бол англиар эр бэлэг хэрэгтэн гэсэн үг. Дик манай найз Жэтэй хамт нэг дэлгүүрт ажилладаг байсан. Нэгэн удаа би Жэгийн ажил дээр очихсан байсан чинь хамт ажилладаг хүн санаандгүйгээр чи Дикийг хайж байгаа юм уу? Дик найз охинтойгоо хамт сая гараа явсан гэсэн. Би ч дотроо юу вэ? Би найз охин штэ гэж бодоод Дикийн гэрт очсон. Дикийн тухай бас нэг юм дуулахад Дик ер нь хэрэгэлдэг юмнуудаа бөөнөр нь аваад тавьчихдаг байсан. Тэр үед бүтэн сав шүдний сойз авчихсан байсан. Ерөнхийдөө тэдний байр бол заваандуу байдаг байсан. Тэгээд би шинэ шүдний сойзнуудыг нь задлаад бүгднгээр нь баан жорлон болон гэрийн бүх заван хэсгүүдийг цэвэрлээд цэвэрлэх явцдаа зургийг нь авч баталгаажуулаад бүх сойзнуудыг нь жорлонгийн усанд зайлж цэвэрлээд буцаагаа тайрцагнууд нь хийчихсэн. Тэгээд би гэрээс нь өөрийнхөө эд зүйлийг аваад дахиж Диктэй уулзаагүй. Дараа нь би тооцоолж байгаа шүдний сойзуудаа хэрэглэж дуусах үеэр нь зургийг нь Дик рүү явуулсан. 7. 20 орчим настай байхдаа би нэг дэлгүүрт ядаргаатай ажил хийдэг байсан юм. Сар орчим ажиллаад байж байтал түлхүүр эзэмшигчгээд арай дээгүр албан тушаалд очлоо. Тэнд надаас арай түрүүнд орсон нэг залуу байсан бөгөөд би түүнийг даваад тэр албан тушаалд очисон болохоор нөгөө залуу надад амар уурлаж надад дургүй байдаг байсан. Би түүнийг хамт ажиллаж байх хугацаанд ажиглаад тааруухан анш цантай гэдгийг нь мэддэг байсан ба түүний үйлдэл бүр хэрээс хэтэрч надад уураа гаргаж байв. Хүмүүсийн яриагаар бол тэр албан тушаалд тэр залууг тавина гэж ярьж байгаад намайг тавьсан болохоор уурлаад байдаг байсан билээ. Дараа сард нь тэр залуу бүр хитэрч өгсөн. Миний талаар байнга менежерс гомдлож, миний бэлдсэн худалдааны үзүүлэнг нурааж, цэвэрлээд орхисон зүйлийг буснуулж, менежерт намайг ажлаа сайн хийхгүй байна гэж маш олон удаа гомдол мэдүүлсэн байсан. Тэгэд эхэндээ би түүний үйлдэлүүдийг тэсэж байснаа сарын дараа гэхэд миний уур дээд зэгтээ үрч түүнээс хариу авахар шийдлээ. Эцэг таримл ургамлын дэлгүүрээс барианы шил дүүрэн цог хорхоо $10-аар авч болдог байсан юм. Би 3 шил цог хорхоо аваад тэр нь бараг цагаар 2500 орчим хорхоо байсан баг. Тэгээд амралтын өрөөнөөс түүний шүүгэнээс нь машины түлхүүрийг нь олж аваад машиныг нь онгойлгож арын судал дээр нь 3 шил хорхоогоо бүгдийг нь асгачаад орсон. Тэр оройноо бидний ажил ижил цагт дуусаад бид хамтдаа машины зогсол руу очсон. Би түүнийг машинаас нэлээд хол машинаа тавьсан байсан. Нөгөө залуу чинь машинаа онгойлгонгуудаа амар хашгираад чимээгүй болсон. Бүдэг гэрэл цог хорхоонууд бүгд далгачаад илгсэн. Яг ямар хорхоо гэдг нь харанхуйцсан харагдахгүй байсан болохоор тэр залуу маш их айсан баг. Тэрээр доошоо суугаад бүр уйлаад тэгэхээр нь би гимшингүүтээ нөгөө залуу дээр очисон чинь нөгөө залуу энийг тэр Франц Борцог зардаг мухлагийн охин хийсэн баг. Би түүнтэй их муухай харьцдаг байсан. Тэр л надаас өшөөгөө авч байгаа ах гэд уйлаад байв. Би эхэндээ түүнийг тэгж байгааг нь хараад дотроо баясч байснаа. Дараа нь өөрөө ирэхгүй гимшиж эхлээд тэгтээ арайч өөрийгөө энийг хийсэн гэдгээ хэлээгүй. Тэр залуу би чамд муухай зан гаргадаг байсан намайг уучлаарай гэж хэлсэн.
Тэгээд би залууг өөрийн машинаар гэрт нь хүргэж өгөхөд тэр залуу ээж нь хорт авдрын эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээнд таарахгүй байгаа юм уу? Нэг л сайжрахгүй байгаа талаар яриад би чамд муухай зан гаргадаг байсан ч надад ийм сайхан хандаж аваад баярлалаа гэж хэлсэн. Надад их онцгой сэтгэл төрж байв. Тэр явдлын дараа нөгөө залуу хэсэг хугацаанд ажилдаа ирээгүй. Тэр явдлаас хойш бидний ажил дээрх харилцаа ихэд сайжирсан. Тэр залуу машинаа зархаас өөр сонголтгүй болсон гэж байсан. Нөгөө цог хорхоонууд нь Техасын халууныг дийлэлгүй машин дотор нь олноороо өвхөөд үнэр нь машинаас нь салахгүй байсан гэсэн. Хэсэг хугацааны дараа ээж нь нас бараад тэрнээс хойш тэр залуу ажилдаа ирэхээ болчихсон. 8. Манай өвөө жоохон дээр үеийн хүн. Надад анх сургуульд ороход бараг шоронгийн гэмээр зөвлөгөө өгч байсан юм. Тэр хэлэхдээ хэрв чамайг хүн дээрлэхвэл тэр дорн учрыг нь олж бай. Битгий дээрлэхүүлээд яваад бай гэсэн юм. Тэгээд сургуультай ортол эхний 7 хоногт нэг хүн намайг дээрлэхээ түлхээд анги руу ерөөсөө оруулахгүй байсан. Тэгэхээр би түүнийг хашаа руу түлхэж унгаагаад нүүрлүү нь 2-3 өшөглөөд үүний дараа бараг сургууль дээрээс хөөгдөх дээрээ тулаад байтал манай өвөө намайг тэг гэсэн чинь өвөөгөөс асууж байж намайг сургуульд үлдээсэн. Өөрөө санаачилж тэгэж хүүхэд зодоогүй өвөө нь тэгэж хэлсэн болохоор гэж ойлгосон баг. Үүний хамгийн сайхан зүйл нь гэвэл нөгөө надад зодуулдаг хүү төгс хүртлээр надтай муухай ажиллаагүй сайхан хандсаар байгаад төгссөн. 9. Бага ангийн сурагч байхад манай ангид нэг зэвүүн хүүхэд байсан юм. Үргэлж намайг шоолж байдаг. Би тэр үед төмпөн засалтай өстэй байсан болохоор тэр хүүхэд намайг шоолоход бас аргагүй байх. Би болон манай найзууд түүнийг ерөнхийдөө тоодгүй байсан. Тэгээд нэг өдөр манай гэрийн хажууд нэг Бразил хүү нүүж ирсэн ба надаас нэг ангиар л ах. Бид нар гадаа хөл бөмбөг тоглож өдрийг өнгөрүүлдэг байсан. Тэгээд манай ангийн хүүхэд намайг шоглдог, тохирохдаг талаар тэр Бразил хүүд хэлээд өнгөрсөн. Нэг өдөр би сургуулаасаа гараад явж байтал нөгөө шоолдог хүүхэд дугуйтагаа араас дагаж яваад намайг элдвэр хэлэдэв. Гэтэл хаанаас ч юм нөгөө Бразил хүү гарч ирснээ нөгөө хүүхдийг дугуун дээрээс нь өшгөлж унгаагаад түүнийг зодоход нөгөө хүү уйлаад намайг битээ зодооч гэж гуйж байсан. Бразил хүүхэд надад дууг нь бариулаад чи энэ дууг ав гэчгээд яваад гисэн. Би яахаа мэдэхгүй хэсэг байж байгаад нөгөө эзнийх нь хажууд дууг нь орхичхоод гэрлүүгээ явсан. Түүнээс хойш 7 хоног орчим нөгөө намайг зодсон шоглдог хүү хичээлдээ ирээгүй. Сүүлд том болсон хойноо би тэр хүүгийн ар гэрийн амьдрал сайнгүй хүчрхийлэлтэй гэр бүлд байдаг байсныг нь мэдсэн. Тэр явдлын дараагаас нөгөө хүн намайг дээрлэхэ болсон. Бразил залуутай би одоо ч хаяа уулздаг бөгөөд тэр үед тэгэж хүүхэд зодсноо одоо бараг сандгүй байх. Тэр үед намайг тэгэж өмөрч өөрийнхөө аргаар хамгаалсан нь их дог санагддаг. Жаахан хэтрүүлсэн л болохоос. 10. Би маш муу хуульчтай байлаа. Уцаар залгахаар эргүүлж залахгүй хэдэн сараар алга болно. Шүүх рүү бичиг баримт явуулахгүй алга болно. Үүнээс болж хэд хэд удаа үйлдэл тутамгийн улмаас би тохирч байв. Надад бүх зүйлийн талаар худлаа ярина. Халагдахаас татгалзна. Түүнийг халлаа гэдгийг хэлэнгүүд намайг үл ойшоож миний хуульч гэсээр шүүхэд хүрээд ирнэ. Шүүхэд миний талаар худлаа ярина. Манай үйлчлүүлэгч уцаар холбогдохгүй байсан гэх мэт. Үнэн эрэхтэй би өөртөө холбогдох гэж сүүлийн 3 сард 84 удаа залгсан баг ч юу. Нэг юм эцэст нь хаалхад тэр намайг нэг өдрийн тодорхой нэг цагт шүүгчдээр очиж намайг хуульчаасаа халж байгаа гэдэг талаар мэддэхгүй бол хүчингүй болно шүү гэд байхаар нь би арай гэж ажлаа зохицуулаад шүүхтээр очтол шүүгч намайг тэнд юу хийж байгааг нь асуухаар нь би хуульчаахан хэлсэн зүйлийг хэлтэл нөгөө шүүгч зүгээр онлайнаар л хийгддэг ажил штэ. Та ирэх шаардлага байхгүй байсан гэсэн. Энэ үед миний уур эцэстээ хүрч түүний талаар гомдол шүүхийн ерөнхий зөвлөл рүү бичиж 10 хуудас материал хүргүүлсэн. Ганцхан түүний талаар биш өөр хамт ажилладаг тэдний офисын 3 өөр хуульчийн ёс зүйгүй харьцаа зан авирын талаар бичсэн чинь шүүхийн ерөнхий зөвлөл 5 жилийн хугацаанд мэргэжлийг нь хүчингүй болгоод зөвхөн 5 жилийн дараа л өөр хуульчин дор дадлагжиж байж эргэн ажилд орж болохоор болгосон. Яг нь ингэж хариу авсандаа жоохон гэмшиж байгаа ч гэсэн удаа дараа доромжлуулж дээрлэхүүлсэн болохоор хийсэн үйлдэл шүү гэжээ. За та бүхэнд өнөөдөр бэлтгэсэн дугаараа хүргэлээ. Та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Цугийг маань дэмжиж subscribe хийгээрэй. Баярлалаа баяртай.